Oh, манаха, Girl, dig come back. За тэг өнөөдрийнхөө бичлэгээр яг юу ярих вэ гингүүд нэг жоохон айгу хөрх юм талаар ярина. Би яаж ингэж их олон аялж, олон ингэж улс руу ингэж зуны амралт болгоноороо явж байгаа, явах гэж хичээж байгаа вэ гэдэг талаарх нууцаасаа хуваалцъя гэж бодлоо. Тэгээд анзаараад хахад ингээ найз нөө ингээ аялаад хахаар амар ингээ мөнгөтэй баян бачка байна. Да. Яа, эсвэл нэг баян багитай яваад байна уу гэж бодоод ах шиг байна. No шүү. No. Би яаж одоо юу гэдэм энэ их үнэтэй тикетүүдийг, энэ их одоо юу үнэтэй юмнуудыг ингэж болгож зохицуулаад байгаа вэ гэвэл мэдээж ажил хийн нэгт нөгөөсөө ажил хийх нь тодорхой. Тэгээд тэр мөнгнүүдэд зарцуулж байгаа арга нь жоохон одоо манайсудаас ч юм уу одоо бусад хүмүүс өөр гэж магадгүй заяа. Ингээ анх танилцж байгаа хүмүүс ч гэсэн амар ингээд жоохон мөнгөтэй л гэж бодоод байгаа юм шиг байна. Цаа чин broke зүгээр яа хэлэх хэвээр болоо та нар. Заяа нэгт ажил хийн амар хадгалан заяа. Хоёрт ууж, идэж, өмсөж, зүүх, барьж яах юм бүгднгээс нь ингээ мөнгө амар гороон. Заримдаа надад 1-2 өдөр ингээ хоолгүй явах үе байна, залхуураад дээрээс нь. Тэгээд та яадаг гэж бодож юм. Тэг хамгийн гол нь судалгаа. Тэг хамгийн гол нь хямдхан тикет ингээ судалгааны эцэст одоо юу гэдэг Солонгосоос Австрали руу ирэхэд энгийн шууд нислэг нь сая одоо won хэрч бараг 2,600,000 заваараа нэг за 3 саятай байгаа заяа. Тэгээ би ингээд судалж аль ингээд их цаг дунд нь транзиттай ингээд зоож барьж ирж байгаа штэ. Тэгжиж би энийг хит болгож байгаа бэ гэвэл 600,000 won гэхээр за нэг сая хэдэн зуун болгож бууруулж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ер нь ингээд идэж уух юмнаас амар гороож байж өмсөж зүүх одоо юу гэдэг нэг уранхаа ноорхоо юм аж хэд ингээд нэлийн удаан өмс зүүжиж ингэж их юмнуудаа болгодог байгаа. Тэгээ өмнө бас хэлсэнчлэн одоо юу гэдэг юм ингээд зорилгоо биелүүлэхийн тулд manifestation дээрээс нь manifesting төлөвлөгөө гаргах, тэгээ budgeting буюу одоо санхүүгийн ингээд төлөвлөгөө бүгдийг гаргадаг гэж хэлсэн. Тийм нь бас амар үр нөлөөтэй шүү. Тэр бол одоо юу гэдэг бас нэг том одоо нэг жижиг одоо яг нэлээхэн том хэсэг миний зорилгын одоо энэ бүх ингээ биелж байгаа гэх. Тэгээд тийм байна. Тэгээ Австрали ирээд одоо 2-7 онсон байна. Би ирээд айгу гоё байна. Нэг нагур цагуур аялж гарч ороод игч маань ирсэн бүр ингээ сэтгэл санаа амарсан айгу гоё байгаа. Тэгээд одоо улам илүү их аялж улам их илүү бичлэг хийн гэж бодож байгаа. Манайхан хүлээж байгаарай. Тэгээд 12 сарын 20-доор би нэг англи хэлээ яаж сурсан бэ гэдэг талаар бичлэг хий гэж яагаад хударсан sorry. Яагаад гэвэл би тухайд ажил хийж исэн. Тэгээ ийшээ ирэх гээд Австрали руу Сидней руу ирэх гээд би хамаг юм төлөвлөсмэс болохоор ингээ бүр амар ингээ бачимдаа давчтаад ингээ ерөөс бүгдээр ингээ айгу завгүй байсан. Тийм болохоор ингээд одоо ингээд нэг бичлэгээ дараачихсан бичлэгээр нэг тийм шиг хийх баха. Тэгээд тийм ер нь бол ингээд миний аялдаг шалтгаан болон аялж байгаа зүйлүүд маань гэвэл ийм байна. Нууц маань зүгээр л чи идэж явах юмнасаа гороон, өмсөж зүүхээсээ гороон. Тийм л юм байгаа шүү. Би баян биш шүү гэдгийг л хэлье. Миний бичлэг үзэж байгаа хүмүүс. Би одоо ингээд юу гэдэг 10 жил таахтаа ингээд амар баяалын хүмүүсд л ингээд юу яаж явдаг гэдэр гэж боддог байсан. Яг үнэндээ хичээвэл болдгийм байлээ шүү гэж хэлмээр байгаа. Тэг миний хувьд бол баяалын хүмүүс гэвэл ээж аваараа төлбөрөө төлүүлээд сурж байгаа хүмүүс л чи үнэхээр баян гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тийм. Би тэгэж хэлмээр. Яг одоо би ч одоо хамаг юм зохицуулаад дээрээс нь ингээд ер нь энгийн одоо гэдэг ингэж аялж гинэ. Ингэж их мөнгө үрж гинэ. Ингэж ийм зориул мөнгө гаргаж гинэ гэдэг чи амар их стресс юм. Чи бараг 4-5 сар стресстэй байран дахиж ингэж аялж байгаа дараа очоо дахиад нэг бас хэсэг хугацаанд стресс жаа. Ер нь бол ингээ жилийн дотор 24/7 365 өдөр стрессэж явж байгаа хүнийг хэлнэ. Намайг бол би бол тэр хүн байна. Тийм ээ. Гэтэ гоё яана. Тэгээд ерөнхийдөө бол тийм ээ. Энийг тодруулж бас хэлэх гэсэн юм аа. За тэгээд
миний дүнгууд гарсан байгаа ёо. 2 3 7 хоног болж иж хүлээж байгаа дүнгээ харсан. Ямар байсан гэсэн. Одоо би танарт харуулъя. Би компьютер аваад ирье. Here. Би компьютер амар хүрх болгох миний стикер. Одоо манай юу гэдэг өмнө эрэхтэй би энэ болохоор нөгөө хичээл одоо улам ингээд бичим хийх чадвараа хөгжүүлэх гэж ирж байсан. Тэгээ манай багш миний төрсөн өдөр амар хөөрг юм өгсөж дараа энэ стикерийг өгсөн. Тэгээд энэ стикерийг өгсөн. Энэ стикер байсан. Энэ стикерийг өгсөн. Энэ стикерийг өгсөн. Тэгээ энэ стикерийг өгсөн. Тэгээ бус нь бол миний үнсэн. Амар хөөрг юм аастай. Бүгдээр ингээд одоо юу гэдэг өөр different artistуудын. Тийм. Тэгээд одоо дүнгууд маань амар хөөрхөн гарсан байлээ. Би одоо энэ семестр бүр амар glow up хийж чадсан. Тэгээд хажуугаар хичээлээ суугаад хичээлээ ингээд хичээл дээр онц гарч ийна гэдэг чинь одоо би аялах дээр яаж ингэж тусалж байгаа бэ? Өөртөө тусалж байгаа бэ гэвэл би дүнгээ сайн авах тусам би тэтгэлгээ өсгөж чадж байгаа. Тийм. Тэгэхээр юу гэсэн үг бах нь тэтгэлэг чинь өндөр авах тусам чи бага төлбөр төлнө, бага төлбөр төлөх тусам илүү мөнгөний чи аялалдаа заршилж чадна тийм ээ. Энэ бол girls math. It's girls math. Мэдгүй энэ girls биш ээ. Эрмэгтэй math. За тэгээ би та нарт бас ингэж аялж байгаад минь бас том нөлөө үзүүлж байгаа хүчин бүхий дүнгуудээ харуулъя. Энэ 2024 оны маань сүүлийн семестрийн дүн гэж байгаа шүү. За түр хүлээж байгаарай. Дүн гаран гэдэг бол тэгэл бас толгойтой 10 ус маань тэгээ арзаасаар агаал дуустдаг юм л та. Тэгээд ягаад ч юм дэ өөрийгөө ингээд семестрийн дундуур стресс жисэн гэсэн ингээд амраад ингээд илүү цаг ингээд юу гэдэг нэг юм чөлөөт цаг зөндөө гарч ирээд байгангууд ёо стресс юмсан гэдэг өөртөөс надад өөртөө гайдуудаг хүмүүс идэв штэ. Дандаа ингэж эргэн тойрныхоо ингэж яаж ингэж тийм тэр нэг стресс нь элем нааш гэж өөрийгөө зовоод хүн чинь ер нь л биш штэ. Гэтэ стрессний эцэст одоо юу гэдэг ажил хийвэл ам тосно гэвэл стрессээс би ам тосч байна. Стресстэй ажил хийдэг хүмүүстэй төлөө гэж байгаа шүү дээ. За here we go. Where is it? Миний өмнөх ингээд семестрийн дүнгууд бүгдээрээ дандаа битэй эсвэл ямар нэгэн энийг юм дандаа битэй гэдэгээс 2 3 битээгээ би өмнө ингээс бичлэгэн дээр дурдчихсан баг. Тэгээ энэ удаагийнхаа бичлэгээр би та нарт харуулъя. Миний дүн заяа. Би бүр амар томруулж байгаад харуулъя заяа бүр ёо. Та нар бүр итгэх нү яах нү. Энэ бол 3 кредит. Тэгээ энэ болохоор A+, 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 E+ гэдэг нь болохоор 95-аас 100-ийн оронд дүнгөө тавсныг хэлэн заяа. Тэгээд энийг харж байна уу? Ганцхан зэрэтэй хэрэг би энийг авсан бол байгаас тэ тэтгэлгийн бүр 80 өрөө хөнгөлж чадахаас ингэ боддоо. Гэтэ би харамсахгүй байна. Би өөрийгөө амар тулгаж чадсан. Би одоо юу гэдэг миний дандаа голч дандаа 4-тэй гардаг хгүй. Тэгээ би 4-тэй чиж 3.8-аас 4 рүү ингэ хипэлцтэй. Тэгээ манай хамгийн дээд нь 4.5 баггүй. Тэгээ 4.4 энэ семестр. Тэгээ би өөртөө айгу бахарах чинь. Чи ингэж аяллахын зорилгыг бүтээж чадсан. Одоо чи ингээд болчихно. Тэгээ ингээд ирээдүйх одоо дараа семестрийнхаа юмнуудыг зохицуулсан. Тэгээ амьдрал имэлэн эзэн хичээвэл заяа бол хичээд юм биш үү? Тэгээ миний харсанчлан миний булчин та нараас харсан үстэй. I'm glowing up. 2025 New Year old me гэж байгаа шүү. Энэ удаа анх удаа шинэ жилдээ би хуучин хүчлээрээ байж үзэж байна. Гэтэ юу гэдэг дандаа шинэ болно гэж чаддаггүй байсан гэсэн үг шүү заяа. Тэгээ энэ удаа би шинэ ондоо бүр ингэ шинжлэгдсэн айгүй гартайлэгдэд бүр ингэ хувилбар болоод орж байна гэж боддоо та нар. I'm proud of myself.
Тийм. Тэгээс ингээд эмэгтэйчүүдээр бас ингээд нүүр амны будганд аас амар хүмүүг үрдэг багцаа юу. Нэг би будаг ерөөсөө авдаггүй. Ямар ч будаг. Ер нь бол би нарны тасаар л ингээд нүрээ торгож өгдөг. Дандаа нарны тас тэгээ хаяа маск тэгэл болоо. Би ингээд уруулын будаг бол байгаа. Тэгээ жоох юмнууд байгаа. Игчийн дандаа үлдэгдлүүд дээр ажилладаг байхгүй. Игчтэй хамаартай бас ингээд за хаяа амар ингээд химнэлттэй тий. Үлдэгдэл гологдсон юмнуудын бүгдийг хүч дүүн авъя. Үнгүй юм нуусгүй. Тэр манай монголчууд ч үнгүй юм үл амар нуусгүй байдаг шүү дээ. Тий. Тэгээд ингээд ер нь мөнгө амар хэмндэг байж магадгүй заяа. Тэгээд нэг тийм байна заяа. Тэгээд нүрээ боддгоо. Тэгээд ингээд тий. Тэгээд дээрэс нь хоёр хумс октод ингээд маникюрт амар хумс хэлэх гээд үржиж магадгүй. Би найзаасаа нэг хямдхан ингээ хэрэгслүүдийг авцсан. Тэгээ дандаа ингээ гелээр бодчихдаг. Тэгээ ингээ баг нэг бочвол сар болчихдог байхгүй. Тэгээ би дандаа өөрөө стайлаад өөрөө ингээ random nails хийгээ явуулчихдаг. Одоо ингээ хуруу болгон дээр дандаа өөр юмнууд байгаа. Би яг жижиг юмнуудад нэг дургу ингээ аруулаа өөр хтсан амар гоё ингээ цаанаасаа ора гэж мэдрэгдэг байхгүй. Тэгэхээр би ингээ бас хумсаа өөрөө ээж ингэж мөнгө хэмнэдгээ. Гэтэ жоохон цаг ордог. Тийм. Тэгээ би одоо энэ нэрээд гоё дасгалаа хийж байгаа, эрүүл болж байгаа. Тэгээ гоё ингэж бас юм хийж байгаа, аялж байгаа. Айгу эрүүл байгаа. Тэгээ гоё яана. Тэгээд ер нь бол энэ удаагийн бичлэг нэг иймэрхүү байх нь байна. Миний дүнгуудыг харсан баг. Тэгээд яг ингээ өөр юу илүү мэднэр байгаа гэдгээ бас хэлвэл би бас ингээ тэр талаар чинь хийж өгч болно. Тэгээ ингээд та нар ингээд комент бичихгүй болохоор чинь би чи ингээд за дараа чинь бичлэг жоохон хойшлуулж идэв гэд ингээд байгаа байхгүй. Та нар ингээд бичиж байвал би ингээд амар урамшаал цаач. Ман намайг хүн хүлээж байгаа. Үзэгч маань хүлээж байгаа. Ядаж нэг хүн хүлээж байгаа гэл ингээд зориулаад ингээд зориулаад ах чинь ингээд бүр ингээд зориулж хийн штэ. Ойлгож юм та нар? Ойлгож гин үү чи? Тэгээд комент бичихгүй байна заяа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр уулзсан та нартай баярлалаа. Миний 1500 үзэгчид маань хайртай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Тэгээд тэр хүртэл түр баяртай. Тэгээд өчигдөр би юу басан аахгүй далаа явъя гэд далаа явж аваад 8 дүүтэйгээ яваад ихчтэйгээ яваад яасан чи мен хоёр бүр ядраа тэ фейлдээд очсон хав харанхуу тэгээд фейлдсэн тэгвэл далаа явж байгаа бичлэг хий гэж бодсон чинь фейлдсэн. Гэтэ ингээд тэр хэсгийг түр хальт энд ингээд гаргачихсан юм. Тэгээд таад үзээд дуусна энэ бичлэг. Түр баяртай. Bye. Hello everyone, Garel did come back. Who's your name? Daisy. Oh, like what's your name? Not who. She's our new interviewee. How old are you? What do you do for a living? Play Roblox. Loud. I play Roblox. Yeah. They're a bit tired. Biatch явчихин. Biatch. Тэгээд өнөөдөр бид хоёр шөнийн хотыг үзнэ. Шөнийн Сиднейг үзэхээр явж байна. Тэгээд Амаршин. Why Амаршин? Би Амаршиныг үзүүлэх болно. Are you crying? No. Yeah. That's my name. It's сэтгэлдээ чамдаа